Тэгээ өнөөдөр энэ нүхэн гарцсан дотор ямар ч гэрэлтүүлэг байхгүй, аюулгүй байдал хангагдаагүй. Тэгээд эхнээсээ нурж унахаар цаашлах юм бол энэ төв замын аюулгүй байдалтай хүртэл холбоотой асуудал байгаа учраас энэ тогтцол үйлчлэгээний ажлыг нүхэн гарцуудын аюулгүй байдлыг хангах, тогтцол үйлчлэгээ өнгө үзэмжийг сайжруулах ажлыг эндээс эхэлж байгаа. Тэгээ ер нь энэ нийслэлийн бүх одоо гудамж талбай, дүүрэг, хорооны хэмжээнд хийгдэх тогтцол аюулгүй байдлын ажлыг ингээд эрчимтэй энэ 4-р сараас эхлүүлж байгаа. Энэ хүрээнд олон ажлууд хийгдэнэ. Замын тэмдэглэгээ, ер нь олон улсын хотын стандарт шаардлага гэж ямар байдгийг, зам цэвэрлэдэг машин механизмаас эхлээд бүгдийг бас шаардлага хангасан хэмжээнд байлгах, тогтцол үйлчлэгээний ажилтан албан хаагчдын бас ажлыг нөхцөл болцоог хангах, хотын гудамж талбайг усжуулалт, за тэгээ хуурайшил, тоосчлолтоос одоо хамгаалах үүднээс усжуулалт, чигшүүлтийг хийдэг гэх мэтийн энэ хайс ашигнаас эхлээд Улаанбаатар хотод ер нь стандарт аюулгүй байдал гэж байх ёстой болов түүнийг бүгдийг бий болгох ажлыг эрчимтэй эхлүүлж байна л гэж байна.